9 одод ноёрхогч биеийн урлаг 6 дугаар бүлэг хүүгээ авсан нь. Лунчэн орж ирж буй хүмүүс рүү харахад түүний харц хүйтэн болов. Хэсэг бүлэг хүмүүс нэгэн залууг тойрон хүрээлж сарыг тойрсон одод мэт бялдуучилж байлаа. Тэр залуу хаш чулуугаар сийлсэн мэт маш царайлаг төрхтэй аж. Тэр бол өөр хинч биш. Тулааны талбар дээр Лунчэнийг үхтлэн зодсон Догшин маркизийн хүү Жоу Явян байлаа. Жоу Явян бол Догшин маркизийн залгамжлагч бөгөөд бясалгалын төвшин нь үе тэнгийнхэн дундаа оргилд нь байв. Тиймээс тэрээр язгууртны хүүхдүүд дундаа маш их нэрг хүндтэй нэгэн. Жоу Явян Лунчэний хамт буй хэсэг залуусыг шууд анзаарч үл ялэг инээмсэглсээр төхөж ирэв. Лунчэн рүү хараад өнгөрсөн удаад болсон явдалд хүлцэл өчье. Миний ганц цохилт чамайг ээжигээш танихгүй болтол чинь ухаан алдуулна гэж сансангүй гэв. Хэдийгээр тэр гимшсэн үг хэлж байсан ч царайнд нь өчүүхэн жуучлалт гойсон шинж байсангүй. Түүний үгс басамжлалаар дүүрэн бөгөөд Лунчэн рүү дээрээс доош харж буй хаан мэт байлаа. Санаа зовлтгүй дээ. Удахгүй би чамайг эмээгээч танихгүй болтол чинь зодох болно гэж Лунчэн хайнхан инээмсэглсэн ч дотроо маш их уурлаж байв. Тэр өдөр ухаан орохтон зөвхөн ээж нь болон өнөөх хөгшин эм найруулагч л байсан. Тиймээс энэ мэдээг тэр хөгшин л дамжуулсан байж таарна. Жоу Явяны энэ ганц өгүүлбэр нь Лунчэнд өнөөх хөгшин эм найруулагч түүний хүн байсан гэдгийг хэлж өгсөнтэй адил байв. Түүнчлэн Лунчэний тэр өдрийн шарах аимшигтай харагдаж байсан ч үнэндээ амь насанд аюултай шарах байгаагүй юм. Тэр байтугай толгойн ард талын шарах нь их цус гарсандаа л муухай харагдажсанаас биш, тийм ч ноцтой байгаагүй. Тиймээс үүнийг эмчлэхийн тулд тийм үнэтэй эм хэрэглэх шаардлага огт байсангүй. Өнөөх хөгшин эм найруулагч ээжийг нь айлгаж тэдний хамаг хадгаламжийг сорж авахыг хичээсэн нь илт байна. Энэ нь өөрт нь ямар ч ашиггүй мөртлөө Лунгийн гэр бүлд нөөц бололцоог сулруулж байгаа хэрэг. Тэдний одоогийн амьдралд энэ нь цасан дээр мөндөр нэмэгтэй л адил байв. Түүний ар хударгаар ийм нууц явуулга өрнөж байсан гэж бодхоор л Лунчэн чи үхийг хүсээ юу? Шархчин эдгэрчгээр өвдөлтөө мартчихсан бололтой. Жоу ахад дахиад хагас өгтөл болтлоо зодуулмар байгаа юм уу? Тийм шүү. Бясалгалч хийж чадахгүй хог байж ийм чанга дуграад өөхөх газар хайж байгаа юм байна. Ямар тэнэг амтан бэ? Ийм тэнэг амтныг язгууртны хүү гэж дуутах нь биднийг доромжилж байгаа хэрэг. Жоу Явяныг үг хэлж амжаагүй байтал түүний дагалдагчид Лунчэн рүү шүлсээ өсчүүлэн харааж эхлэв. Лунчэн чи надтай адил язгууртны хүү байж болох ч бидний нэгэн тэнгэрт нөгөө нь газарт байна. Чи бол өчүүхэн шоргоолц. Чиний хийж чадах зүйл бол зөвхөн над руу дээшээ харах юм. Тиймээс би чамайг дээрлэж байсан ч чи дуугүй л төвчих ёстой. Үгүй бол үр дүн нь өнгөрсөн удаагийнх шиг болж чи өгсөн нохоо шиг л зодуулж дуусна гэж Жоу Явян хэлэхэд Лунчэн рүү хуруугаараа чичв. Лунчэн хайнга дуухан инээмсэглэж байгаад гинэт гараа сонгов. Хинч хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад тэр Жоу Явянгийн заасан хурууг чан гатгаж аваад үл ялэг хүч гаргахад хугарах чимээ гарлаа. Жоу Явянгийн хуруу хугарч өвдөлтөндөө биеинд бүхэлдээ чичирч өрөвдөлтэйгээр орлов. Түүний 10 хуруу нэг зүрх техник нь Лунчэнд ийм амархан хугалуулна гэж хэн санах вүлээ? Хэдийгээр тэр хий хуримтлуулах шатны 7 дугаар түвшний хүчтэй нэгэн байсан ч цус нэгтрах шатанд ороогүй л бол жирийн хүнээс бага зэрэг л илүү хүчтэй байдаг юм. Түүнээс гадна тэрээр огт бэлтгэлгүй байсан тул өөрийгөө хамгаалж амжаагүй бөгөөд энэ үед жирийн хүнээс ялгаагүй байлаа. Лунчэн өвдөлтөндөө царайнд татгалзах Жоу Явян руу дээрээс нь харж асуусан өнгөөр чи өөрийгөө бусдаас дээгүр гэж бодоо юу? Бусад хүмүүс чамд юу ч биш үү? Чи өөрийнхөө тухай яриад байгаа юм биш үү гэж асуув. Гинтийн энэ явдал бүгдийг шоконд оруулж Жоу Явян өвдсөндөө хариулж чадсангүй. Үүнийг харсан бусад залуус ухаан орж Лунчэн рүү дайрав. Муу новшоо Жоу ахыг хурдан тавь. Жоу Явянгийн дагалдагчид Лунчэнийг довтолж зүрхэлснийг хараад хашгиралдан түүнийг бүчив. Хэн ойртож ирэн тэр надад зодуулна шүү. Яг тэдний хүрэх гэж байхад Лунчэний хажууд нэгэн том биетэй хүн гарч ирээд босод руу аянга мэт нүргэлсэн дуугаар архирч хүмүүсийн чихний хингэргийг дэлсэв. Лунчэн тэр хүнийг хараад инээмсэглэв. Шифэнээс өөр хэн байх вүлээ? Урагш дайрах гэж байсан язгууртны хүүхдүүд Шифэнийг хараад цог тосов. Шифэн бол бардам зожиг нэгэн бөгөөд ямар нэгэн бүлэгт орох дургүй. Гисэн хэдий ч түүний бясалгалын төвшин язгууртны хүүхдүүд дундаа шилдэгт тооцогддог. Дээрээс нь түүний авраг бие нь хүн бүрийг ухрахад хүргэдэг байлаа. Хэсэг хугацаанд танхим нам гүн болж зөвхөн Жоу Явянгийн өвдөлтөндөө яолох чимээл сонсогдож байв. Та нар юу хийж байгаа юм бэ? Гинэт хажуу талаас ууртай дуу гарч нэгэн хөгшин хүн дөхөж ирэв. Тэр хөгшнийг харамгц хүн бүрийн царай айдас хүндэтгэлээр дүүрв. Энэ хөгшин бол утга зохиолын танхимын лектор байлаа. Тэр бол күнзийн суртлын эрдэмтэн бөгөөд шудраг, хатуу чанга, үг зүйтэй хүн гэдгээрээ алдартай.
Утга зохиолын танхимд зодтолтох нь 1 сар саатуулах шийтгэлтэй байдаг юм. Та нар туршиж үзмээр байна уу? Гэж хөгшин хүн хүйтнээр хавирхрав. Лонгчэн Жоо Яоянгийн аль хэдийн няцарч тахисан хурууг тавив. Яаран хөгшин лүү эргэж инээмсэглээд "Багшаа, та андуурч байна. Би зодтолтоогүй. Би зүгээр л нэгэн туршилт хийж байсан юм" гэв. "Өө, туршилт гинэ? Ямар туршилт?" Хөгшин тийм амархан хуурдах хүн биш байсан тул Лонгчэнийг хүйтнээр байцаав. Бид 1 хурууны хүч 5 хурууны дайралтыг хэр удаан тесвэрлэж чадахыг туршиж байсан юм. Энэхүү туршилтаар бид хамтын ажиллагааны хүчийг юу ч зогсоож чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. 1 хуруу хичнээн хүчтэй байсан ч тэр ганцаараа. Түүний хүч цаг хугацааны явцад сулрна. Харин түнштэй найдаж байж л хүчин тогтвортой өрсөж, илүү хүчтэй, илүү тесвэртэй болдог байна. Энэ туршилт Жоо Яоянд бид хоёрт хамтын ажиллагааны хүчийг хэрхэн зөв ашиглах талаар ойлголт өгсөн бөгөөд энэ нь бидний ирээдүйн бясалгалд маш их тустай байх болно. "Жоо баха, чи энэ ашигын талаар юу гэж бодож байна? Гэж Лонгчэн Жоо Яоян руу далд утгатай харц шидэнгээ дүгнэж хэлв. Жоо Яоян уурандаа ухаан алдах шахсан ч энэ гомдлыг дуугүй л залхихаас өөр аргагүй байв. Хэрв тэр үнийг үгүйсгвэл Лонгчэнтэй хамт саатуулагдах болно. Язгууртны хүү байлаач утга зохиолын танхимын дүрмийг зөрчиж болохгүй. Тийм ээ, тэр үнэн. Жоо Яоян дууга 50 байлгахыг хичээсэн ч өвдөлтөөс болоод хоолойн сөөж сонсогдож байлаа. Хөгшин Лонгчэн рүү харж нүдэнд нь тохуурхсан шинж тодров. Гэвч эцэст нь тэр толгой тохиж "Нэгэн тийм байсан бол би та хоёрыг буруутгахгүй. Гэхдээ санаж ав. Дараа нь энд битгий чимээ шууган тарж байгаарай" гэв. Үүнийг сонсоод хүн бүр Лонгчэнийг үнэхээр азтай юм гэж дотроо санаа алдав. Хөгшин Лонгчэнийг зүгээр л дими юм ярьж байгааг мэдчихсэн ч тэднийг явууллаа. "Хөөе, түр хүлээ." Жоо Яоян шүдээ зүүн зөвхөн тэр хоёрт л сонсогдохоор намуухан дуугаар Лонгчэнийг дуудав. Лонгчэний дайралт маш харгас байсан ба тэр зөвхөн хурууг нь хуглаад зогсохгүй ямар нэгэн үл мэдэгдэх аргаар хурууныдынх нь сувгуудыг няцалж орхисон байв. Үгүй бол Жоо Яоян ийм их өвдөж хариу цохилт өгөх тэнхэлгүй болох байсан юм. "Жоо баха, дахиад туршилт хиймээр байвал над дээр дуртай цагтаа ирээрэй. Өнөөдөр бол чам шиг навшаас авах хүүний минь өчүүхэн хэсэг. Муу зүйл хараахан эхлээгүй байна." Гэвч гаднаа Лонгчэн зүгээр л боловсон нэмсгэлж байлаа. 200 гаруй язгууртны хүүхдүүд чимээгүйхэн судлаа эзлэв. Хөгшин сэтгэл хангалуун толгой дохиж лекцээ эхлүүллээ. Гэвч түүний ярьж буй зүйлс нь маш ойлгомжгүй, утгагүй байсан тул хинч тоосонгүй. Бүгдийн нойр хурч байсан ч хинч унтаж зөрхилсөнгүй. Хэдийгээр тэр хөгшинд бясалгалын өчүүхэн суурь байхгүй ч эзэн хааны академид түүний үг эцсийнх байдаг юм. Хэрв хэн нэгэн түүнийг уурлуулбал тэр дороо хөгдөж үдээс хойш тулааны техникийн номын санд орох хэрэггүй болно. Үүнийг дахианы өндөгтэй зүйрлэж болно. Нэг нь муудсан, нөгөө нь зүгээр байна. Гэхдээ чи сайн үндгийг идэхийг хүсвэл эхлээд мууг нь идэх хэрэгтэй. Хөгшин түүх, сонгодог зохиол, улс орноо хэрхэн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн мэдлэг гээд бүхий л зүйлийг ярьж байлаа. Бүр Лонгчэн хүртэл зүүрмэглэх шахав. Гэхдээ тарган юу шиг хүмүүс маш анхааралтай сонсож байв. Тэд бясалгал хийж чадахгүй тул ирээдүйдээ боловсролд найдаж, засгийн газарт ямар нэгэн ажил олж авна гэж найдаж байлаа. Энэхүү удаан тарчлаан дунд цаг хугацаа өнгөрсөөр үд боллоо. Үдийн хоолоо эзсний дараа хүн бүр тулааны техникийн асар руу яарав. Бясалгал хийх боломжгүй хүмүүс ч дагаж явав. Тэр асар дотор тоолж баршгүй олон тулааны техник, бясалгалын аргууд байсан бөгөөд тэдний дундаас өөрт тохирох зүйл олж магадгүй гэж найдаж байлаа. Тулааны техникийн асар нь 3 давхартай боловч язгууртны хүүхдүүдэд зөвхөн 1-р давхар нээлттэй байдаг. Хэдийгээр ганцхан давхарч гэлээ 17 номын тавир бүх төрлийн тулааны техникээр дүүрэн байсан нь хүмүүсийн нүдийг хялбуулж байв. "Яоян аха, би Лонгчэнтэй өвхөл амьдралын тулааны гэрээ хийсэн. Энэ удаад би чамд өс санаж байгаа новшийг заавал алнаа" гэж Ли Хао хүндэтгэлтэй хэлв. Ли Хао хизээ амжсан бэ гэмээр Жоо Яоянгийн хажууд нууцаар ирчихсэн байлаа. Энэ үед Жоо Яоян өөрийн энерги ашиглан хурууныхаа өвдөлтийг намдааж байсан ч сувгууд нь няцарсан тул заавал эм найруулагч олж эмчлүүлэх шаардлагатай байв. Түүнийг алах цаг арай болоогүй байна. Үгүй бол би өнгөрсөн удаа түүнийг алах байсан юм гэж Жоо Яоян толгоос ихсэрлээ. Гинэт тэр "Нэрэ чи өнгөрсөн удаад түүнд яаж ялагдсан юм бэ?" гэж асуув. Үнэн дээр би зүгээр л анхаарал алдсан юм. Лонгчэн тэр боломжийг ашиглчихсан. Үр дүн нь үнэхээр миний уурыг хүргэж байна. Тэр хог намайг ялна гэж хэн санах вэ? Хэмээн Ли Хао харамсан хариулав. Тэр ганц ялагдал нь түүний нэр хүндийг унгаж, арх ударгаар нь ярих хүмүүс түүнийг уурлуулж галзууруулах шахдаг байв. Тэр өнгөрсөн удаагийнхыг зүгээр л өчүүхэн алдаа гэж итгэж байсан тул энэ удаад Лонгчэнийг алах хүсэл нь оргилж байлаа. Лонгчэнийг үхэхийг зөвшөөрч болохгүй. Ядаж одоохондоо ийм юм бити хийгээрэй.
гэж Жоу Яоян Ли Хаог ойлгоогүй болов уу гэж санаа зовон дахин давтаж хэлв. Тэгвэл би яах ёстой юм бэ? Зүгээр л ингэж явуулах юм уу? Гэж Ли Хао дурамчхан асуув. Жоу Яоян өөрийнхөө муруйсан хуруу руу харан шүдээ зууж. Хэдийгээр чи түүнийг алж болохгүй ч биеэс нь хідэн зүйлийг тастаж авахд болохгүй зүйл юу байхгүй гэв. Ли Хао үнийг сонсоод нүдэнд баярлсандаа гэрэлтэж гайхалтай. Энэ удаад би түүнээс алдсан зүйлээ авч бас нэг нүдийг нь сохолноо. Түүний нүдний харц үнэхээр миний дургу хүрэгдэг юм гэв. Жоу Яоян Ли Хао хоёр инээмсэглэж байсан ч ном сонирхсан дүр эсгэж байсан Лонгчэн ч бас инээмсэглэж байгааг анзаарсангүй. Гэвч түүний инээмсэглэл тэднийхээс хамаагүй хүйтэн хоёр хонь руу ширтэж буй ирвэс шиг л байлаа. Лонгчэн одоогийн байрлалаасаа сүнсний хүчээ ашиглан тэр хоёрын юу ярьж байгааг нууцаар сонсож байв. Хэдийгээр үг бүрийг тод сонсож чадахгүй байсан ч тэдний царайны хувирлыг хараад ихэнхийг нь таамаглаж чадлаа. Тэр хоёрыг юу ч болоогүй мэт ном үзэж эхлэхийг хараад Лонгчэн тэдэнтэй орооцолдохыг хүссэнгүй. Оронд нь тэр өөрийнхөө жинхэнэ зорилгоо хайж эхлэв. Түүний эмийн дээд эрхшээгчийн дурсамж үнэхээр дутуу дөлмөг байгааг тэр аль хэдийн ойлгоод байсан юм. 9 одод ноёрхогч биеийн урлагаас бусд нь зөвхөн эм найруулгатай холбоотой дурсамжууд байв. Түүнд ямар ч тулааны техник байхгүй байсан тул өнөөдөр заавал нэгийг олж авах хэрэгтэй байлаа. Лонгчэн эцэст нь нэгэн тулааны техник сонгож авахаар гараа сунгатал гинэт нэгэн хар царайтай залуу түүнээс төрүүлж шүүрч авав. Уучлаарай. Энэ ном надад таалагдчихлаа. Тэр залуу Лонгчэн руу хараачгүй бөгөөд хажууд нь хүн байхгүй мэт номыг эргүүлж эхлэв. Лонгчэн үл ялэг хөмсөг зангидав. Энэ бол маш илэрхий зориудаар хийсэн үйлдэл байлаа. Гэвч Лонгчэн хариу үйлдэл үзүүлэлгүй өөр номын тавир руу явв. Түүнийг алганы техник олж авахаар гараа сунгатал хажууд нь хүлээж байсан өнөөх хар царайтай залуу дахиад л шүрч авв. Уучлаарай. Энэ тэр хар царай руу маш хүчтэй алгадалт бууж үгийг нь тасалдуулж түүнийг хол шидэв. 7 дугаар бүлэг. Тулааны чадварт суралцсан нь. Маш чанга бөгөөд нүргэлсэн алгадах чимээ гарч өнөөх хар царайтай залуугийн үгийг харагсаар тас зохив. Хүчрхэг хүч түүнийг агаарч шидэж 10-аад шүдэн шалан дээр шаржигнан унлаа. Уучлаарай. Энэ ном энэ залуу эсний сонирхлыг татчихлаа. Лонгчэн маш их харамссан царай гарган жүжиглсэн өнгөөр уучлалт гуйсаар өнөөх хар царайтай залуу руу дээрээс нь харав. Тэрхүү алгадалтын чимээ маш тод байсан бөгөөд тулааны техникийн асарт цуриатан тархав. Тулааны техникүүдийг анхааралтай үзэж байсан хүн бүр гартаа барьсан номоо шууд тавьж цочирдон эргэж харлаа. Хин тулааны техникийн асар дотор хүчирхийлэл үйлдэж зүрхэлвэ. Гинэт ууртай чангадуу гарч тулааны техникийн асрын дотор талаас хар хувцастай нэгэн хүн гарч ирэв. Тэрээр Лонгчэн болон хар царайтай залуу руу маш хатуу бөгөөд хүйтэн харцаар ширтлээ. Тэр хүний цус болон хийн сүрлэг уул мэт оргилж бусад хүмүүсийг амьсгалахад ч хэцүү болтол нь дарж байв. Лонгчэний хүүхэн хараа нагшив. Цус нэвтрах шатны хүчирхэг бясалгагч байна. Энэ газарт ийм хүчтэй хүн нуугдаж байх юм гэж тэр төсөөлсөнгүй. Гэхдээ бодоод үзвэл энэ газар бол тулааны техникийн асрын чухал хэсэг тул хүчирхэг хүн харуулах зогсоох нь тэдний санаа зовнилыг багасгах зүйн хэрэг байв. Тулааны техникийн асар дотор тулааны урлаг дадлагжуулахыг хориглодог. Энэ бол хүн бүрийн мэддэг дүрэн бөгөөд үнийг зөрчвөл саатуулагддаг билээ. Яр, энд юу болсон юм бэ? Гэж цус нэгтрах шатны бясалгагч ууртайгаар асуув. Мэдмээр байвал түүнээс нь өөрөөс нь асуу. Лонгчэн өчүүхэн айсан шинжгүйгээр гараа дэлгэн гимгүүгээр царилв. Хар царайд залуу Вангман маш их гомдолтой байлаа. Цохиулсан хүн нь тэр байхад яагаад түүнээс асууж байгаа юм бэ? Ахмадаа. Энэ үед холоос Жоу Яоян яаран гүйж ирэв. Тэр харуулт хандан Ахмадаа ийм юм болсон юм аа. Вангмангийн нүүр нь гинт маш их захтнаад тэр өөрийгөө алгатчихсан юм. Энд ямар ч тулаан болоогүй. Та өөрөө чалгаж болно гэж илтгэв. Вангман гайхаж хоцров. Түүнийг үг хэлэх гэтэл холоос Ли Хао түн рүү утга учиртай дохио өгөхөд тэр үгээ залгиж орхив. Чи догшин маркизийн хүү юу? Тийм ээ. Жоу Яоян яаран толгой дохив. Харуул толгой дохиод шалан дээр байгаа Вангман руу яаран харан. Нүүр чин захтнуул зүгээр л мааж. Ийм их шууган бүү тарь. Одоо цэвэрлцгээ. Дахиж ийм зүйл хармааргүй байна гэв. Түүнийг яваад өгмөгц хүмүүс Жоу Яоян яагаад Лонгчэнийг өмөрвөө гэж гайхан хоцров. Хаа юу хэлхийг нь сонсвоо? Хурдан новшоо цэвэрл. Лонгчэн энэ бүхнийг таамаглаж байсан мэт инэв. Тэрээр эргэж хараад тулааны техникээ үргэлжлүүлэн хайхаар явлаа. Мөөдгүй новш. Лонгчэн юу ч болоогүй мэт авирлахыг хараад Вангман уурандаа галзуурах шахав. Тэрхүү алгадалтын чимээ түүнийг маш ихээр бухимдуулж байлаа. Вангман тэвч. Хэрв чи Лонгчэнийг намайг цогсон гэж хэлсэн бол тэр 1 сар саатуулагдах байсан ч 9 минут гарч ирнэ. Харин чи одоо энэ ураа твчвэл маргааш Ли Хао чиний өшөөг авч өгнө.
Тиймээс чи заавал төвчих ёстой гэж Жоу Яоян түүнд шивнэв. Ван Маң толгой дохив. Тэр Лунгчэнийг олон жил дээрлэж ирсэн тул түүнийг ердөөл тоглоом гэж боддог байв. Гэвч өнөөдрийн тоглоом нь түүнийг нүүр дүүрэн алгадуулж гомдлогч газаргүй болгосон юм. Унсан шүднүүдийнхээ хорслыг тэр дотроо л залгихаас өөр аргагүй болов. Хэдэн хүн шалан дээрх шүднүүдийг цуглуулж цусны толбыг арчиж байх үед Жоу Яоян гинт "Нүр чин тийм ч их хавдаагүй байна. Лунгчэний хүч сул байгаа бололтой. Гэхдээ яаж ийм олон шүд чинь унчихва?" гэж асуув. Бусд нь ч бас гайхаж байлаа. Ердийн тохиолдолд ийм бат бөх шүднүүдийг унахын тулд асар их хүч хэрэгтэй. Хэн мэдлээ ястай хачин юм гэж Ван Маң гомдолтой хэлв. Түүний мдээгүй зүйл нь Лунгчэн эм найруулагчийн мэдлэгээ ашигласан явдал байлаа. Лунгчэн хүний биеийн физиологийг гарын 5 хуруушгээ мэддэг болсон билээ. Түүний алгадалт маш чадварлаг хийгдсэн тул Ван Маангийн буйл суларч шүднүүд нь тэр даруй унсан байв. Лунгчэний дайралт маш харгас байлаа. Шүд бол амархан ургадаг зүйл биш. Бусад шарах шиг эмээр эдгэрэхгүй. Цаашаад Ван Маан магадгүй зөвхөн нөгөө талаараа л хоол идэх боломжтой болох биз. Ван Маангийн алдаанаас сургамж авсан хүн бүр илүү томоотой болж хинч Лунгчэнийг дахин өдөж зүрхэлсэнгүй. Лунгчэн чөлөөтэйгөр эртний судруудыг үзэж байгаадаа баяртай байв. Эндхийн тулааны техникүүдийг зөвхөн асар дотор уншиж болох бөгөөд гадагш авч гарч болохгүй. Бухын сүнс техник. Бүх тулааны техникийг тэнгэр, газар, мөнх бус гэсэн 3 зэрэглэлд хуваадаг. Энд байгаа бүх техникүүд ердөө мөнх бус зэрэглэлийн хамгийн доод түвшнийг байлаа. Хэдийгээр хамгийн доод зэрэглэх боловч эдгээр тулааны техникүүд нь маш үнэтэй эрдэнэт тооцогдно. Зөвхөн өндөр хэрэгэм зэрэгтэй язгууртны хүүхдүүдэд зориулагдсан боловч цус нягтрах шатны бясалгагч харуул хийж байгаа нь Phoenix Cry эзэнт гүрний хувьд тулааны техник хичнээн чухал болохыг харуулж байв. Хэдийгээр доод зэрэглэлийн техник боловч сүнслэг энергийн ашиглалт нь маш тодорхой бөгөөд шууд юм. Үр дүн нь ч сайн байх бололтой. Гартаа байгаа номыг бүрэн уншиж дуусгаад Лунгчэн толгой дохив. Энэхүү техник нь түүнд маш сайн тохирч байлаа. Ялангуяа тэр биеийн сувгуудыг маш сайн мэддэг тул үүнийг маш хурдан эзэмшиж чадхаар байв. Тэр үүнийг дахин нэг удаа анхааралтай уншлаа. Түүний сүнсний хүч нь ердийн хүнээс хамаагүй хүчрхэг болсон тул ой тогтоолтод нь асар их тус болж байв. Үнэн дээр тэр харсан бүхнээ тогтоох хэмжээнд хүрсэн байлаа. Бухын сүнс техникийг тэр бүрэн цээжилж авав. Номыг буцааж тавиад тэр өөр нэгэн дэмжих техник болох салхи хөөгч алхаа техникийг олж харлаа. Салхи хөөгч алхаа бол хөлийн хөдөлгөөний нэгэн төрлийн техник юм. Сүнслэг энерги хөлийн тусгай сувгуудаар урсаж тухайн хүний хурд болон тесрэх чадварыг нэмэгдүүлдэг. Холын зайд явах эсвэл ойрын зайд бултах аль алинд нь энэ техник маш үр дүнтэй. Гайхалтай, дахиад нэг хэрэгцээтэй техник. Лунгчэн үл ялэг инээмсэглээд сүнслэг энергийн урсгал болон хөдөлгөөний бүх нарийн ширээнийг тогтоохоор дахин шамдан сув. Цаг дууслаа. Бүх язгууртнууд судруудаа буцааж тавь. Хэрвээ нэг нууцаар хулгайлахыг оролдвол өөхөгч багдах шийтгэл хүлээх болно шүү. Яг энэ мөчөд цус нягтрах шатны бясалгагч дахин гарч ирэв. Түүний ширүүн дуу хүн бүрийн чихэнд хүрч бүгд гартаа барьсан судраа яаран буцааж тавив. Үргэлжлүүлэн үзхийг хүссэн хид хідэн хүн санаа алдан толгой сэгсэрлээ. Phoenix Cry эзэнт гүрэн тулааны техникийн тал дээр үнэхээр хатуу чанга байв. Сар бүр тэдэнд энд суралцах ердөө хагас өдөр л олддог. Олон хүн ганцхан тулааны техник сурахын тулд хэдэн сар зарцуулдаг. Гэвч тэд дурамчхан байсан ч хинч гомдлолж зүрхэлсэнгүй. Лунгчэн баг зэрэг гайхан харлаа. Цаг хугацаа ийм хурдан өнгөрнө гэж тэр сансангүй. Гэхдээ Лунгчэнийг ердөө 4 цагийн дотор 2 техникийг бүрэн цээжилсэн гэдгийг бусад хүмүүс мэдвэл эрүүн мултрах шахах биз. Тулааны техникийн бичвэрүүд донд маш нууцлаг бөгөөд ойлгоход хэцүү хэсгүүд байдаг. Ялангуяа сүнслэг энерги болон хийг тусгай сувгуудаар дамжуулах нэр томьёонууд маш төвөгтэй. Хүмүүсийг хамгийн их төрөлдүүлдэг зүйл нь номоо уншингаа сүнслэг энерги тийм нарийн аргаар хөдөлгөхийг оролдох явдал юм. Эзэн хааны академиас гарахдаа Лунгчэн тарган юу болон бусадтай салах ёс гүйцэтгээд Шифэн рүү дөхөж очин хэдэн зүйл шивнэв. Шифэн Лунгчэнийг хэлхийг сонсоод царайн чочирдов. Хэдийгээр тэрээр хурдан хэвийн царай гаргахыг хичээсэн ч нүдэн дэх гайхшарлаа нууж чадсангүй. Гэртээ хараад Лунгчэн Фэнгфу одны сүйтгэсэн өрөөг цэвэрлсэн байхыг харав. Гисэн хэдий ч түүний учруулсан эвдэрлээс болоод тэнд хүн амьдрахад аюулгүй болоогүй байлаа. Аз болоход тэдний идэлэн олон өрөөтэй тул түүнд шинэ өрөө бэлджээ. Тэрээр эхлээд ээжийнхээ өрөөнд очиж өөрийгөө зүгээр гэдгээ мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд дараалсан олон үйл явдал болсон тул хатагтай лун маш их түгшиж санаа зовж байлаа. Лунгчэнийг сэрснээс хойш тэрээр огт өөр хүн болсон мэт санагдаж ээжд нь баг зэрэг танил бус мэдрэмж төрүүлж байв.
Гэхдээ сайн тал нь Лунгчэн аль хэдийн өөрийгөө хянаж сурсан бөгөөд ээжтэйгээ хэсэг хугацаанд ярилцсны дараа тэрээр нилээд тайвширлаа. Гисэн хэдий ч тэрээр Ли Хаотой хийхээр тохирсон үхэл амьдралын тулааны тухай ээжтэй хэлсэнгүй. Ээжийнхээ өрөөнөөс гараад Лунгчэн өөрийн өрөөндөө буцаж ирэв. Хаалгаа түгжээд тэрээр 2 дахь Фэнфү үрлээ шууд цалгив. 2 дахь Фэнфү үрлийг шингээснээр Лунгчэний хөлийн улан дахь Фэнфү од дахин үл ялэг томрлоо. Үүнийг дагаад Фэнфү одны сүнслэг энерги хадгалах чадвар нь Дантиантай адил дахин нэмэгдэв. Гисэн хэдий ч одоогийн Фэнфү од нь ердөө үр хөврөл хэлбэртэй хിവэр байгаа бөгөөд үүнийг бүрэн бүрэлдүүлэхийн тулд маш олон тооны Фэнфү үрэл шаардлагатай хിവэр байв. Тийм ч учраас Лунгчэн 9 одод ноёрхогч биеийн урлагийг анх судалж эхлэхдээ маш ихээр сэтгэлээр унсан юм. Одоогийн байдлаар тэрээр хэдэн зуун мянган алтан зоосны үнэтэй 2 Фэнфү үрэл хэрэгэлсэн ч Фэнфү од нь үр хөврөл хэлбэртэй хിവэр байна. Үүнийг бүрэн бүрэлдүүлэх хүртэл маш их зам дутуу байлаа. Түүнээс гадна үүнээс жилүү дээд шат байх шиг байгаа нь түүний хараахан мэдээгүй зүйл байв. Ганцхан Фэнфү од л гэхэд тоолж баршгүй олон эмийн үрлийг шаардах ёроолгүй ангал мэт байлаа. Гэвч Лунгчэн 9 одод ноёрхогч биеийн урлаг бол түүний ашиглаж чадах цорын ганц техник гэдгийг мэдэж байв. Үгүй бол тэрээр насан туршдаа жирийн нэгэн байх болно. Үнэн дээр тэрээр Дантиангүй тул жирийн хүнд ч хүрэхгүй байх байсан юм. 9 одод ноёрхогч биеийн урлагийг ашиглахгүй бол түүний хувь заяа байнга бусдад дээрлэхүүлдэг сул дорой нэгэн болох байлаа. Фэнфү үрлийг бүрэн шингээхэд түүнд 4 цаг зарцуулагдлаа. Түүний Фэнфү одны үр хөврөл бага зэрэг томорч илүү их хэмжээний сүнслэг энергийг хянах боломжтой болов. Энэ үед аль хэдийн шүн дунд болсон байлаа. Лунгчэн өрөөнөөсөө нууцаар гарч түлээний өрөөнд оров. Гүнзгий амьсгаа аваад тэрээр бухын сүнс техникийг аажмаар дадлагжуулж эхлэв. Лунгчэн эмийн дээд эрхшээгчийн дурсамжийн ачаар биеийн сувгуудыг маш сайн мэддэг тул энэхүү доод зэрэглэлийн техникийг ямар ч асуудалгүйгээр тэр даруй эзэмшиж чадхаар байлаа. Тэрээр хагас тоон гаруй жинтэй будаа нүтгэд ашигладаг чулуун тэрэмлүүд өгч очлоо. 2 гараараа барьж аваад тэрээр өргөв. Аврах том чулуун тэрэм агаарт өргөгдлөө. Лунгчэнд өөрт нь одоо ч нөөц хүч байгаа мэт санагдав. Одоо түүний хүч 750 орчим килограмм жинг өргөхөд хангалттай болжээ. Гэвч Жоу Яоянг зодуулж байх үед түүний хүч ердөө л 75 кг байсан юм. Өмнөхтэй харьцуулахад энэ нь 10 дахин ихссэн үзүүлэлт байлаа. Гайхалтай. Бусад хүчин зүйлсийг тооцохгүйгээр зөвхөн одоогийн биеийн хүчээрээ л би хий хуримтлуулах шатны 5 дугаар түвшний хүнтэй дүүцхээр байна. Лунгчэн өөрийн эрэхгүй догдолж 9 одод ноёрхогч биеийн урлагийг үргэлжлүүлэн сурахыг улам ихээр хүсэв. Одоо тэрээр зөвхөн үр хөврөл хэлбэрийг л бүрдүүлээд байхад хүч нь ийм ихээр нэмэгдсэн байна. Хэрэв тэр Фэнфү одыг бүрэн бүрдүүлбэл түүний хүч ямар түвшинд хүрэх бол? Хэсэг эргэлсэн Лунгчэн үргэлжлүүлэн турших хүслээ барьж дийлсэнгүй. Тэрээр байрлалаа засахад хөлийнх нь ойролцоох агаар аажмаар хэлбэлзэж эхлэв. Төөнсөн хүч хөлнөөс нь дамжин сувгуудаар гүйж нударганд нь аажмаар хоримтлагдав. Бухын сүнс. Лунгчэний нудрах чулуун термийг цохиход нүргэлсэн чимээ гарч тэрэм агаар чидэгдэн ханыг хүчтэй мөргөж ханыг бүхэлдэн нурааж орхив. Лунгчэн өөрийн гаргасан энэ хүчийг алмайрын ширтлээ. Тэрээр анх зүгээр л хүчээ туршиж үзхийг хүссэн боловч ийм том шуугиан тарина гэж сансангүй. Өрөөний гадна байсан бусад хүмүүс цочирдон сэрэв. Маш том шуугиан тарснаа мэдсэн тэрээр яаран өрөө рүүгээ орж хэвтлээ. Гисэн хэдий ч тэрээр хитрхи их догдолсон байсан тул нойр нь хүрсэнгүй. Бараг л баярлсандаа бүжгэлмээр санагдаж байв. 9 одод ноёрхогч биеийн урлаг. Энэхүү бясалгалын техник ямар төвшөнд хүрэх бол? Хэрв 9 од бүгд бүрдвэл ямар хүч гарах бол? Лунгчэн хитрхи их догдолсондоо шүнжин унтаж чадсангүй. Өглөөний нарны анхны туяа өрөөг нь гэрэлтүүлэхэд тэрээр нүдээ аажмаар нээв. Чи миний биеийн хэсгийг тастаж аавна гинэ. Тэр чин дэндүү том мөрөөдөл байна да. Харамсалтай чи үүндээ хүрч чадахгүй. Босоод нүрээ угаасны дараа тэрээр зарцнаар түлээний өрөөнд өнгөрсөн шин юу болсон тухай ярилцаж байхыг сонслоо. Мандах нарыг угтан зогсохдоо Лунгчэний зүрхэнд нэгэн бодол төрөв. Өнөөдөр сайхан өдөр байна. Лунгчэн би юу ч биелүүлж чаднаа.